Сайн уу? Суугаарай. Ханаас хаурж явандаа өглөө өгөө минь. Хаас өглөө уусаж нэрс танах хэлээ. За сайн уу? Өдрийн минь зүргээ, баярын минь зүргээ. Уулзсандаа таатай. Та микрофоноо өөртөө жоохон татаад суугаарай. За. Окей. За. За, өглөө хэрэг хэлвдээ. Наашаага хэр явж ирв? Зам гайг байгааз тий. Зам жоохон төгжрэлтэй шүү дээ. За. Тий, жоохон төгжрэл. Тэгтээ сансныг бодвол гайгүй. Тэгээд дажгүй яваад ирлээ. Окей. За тэгээд бидний баярын тусгай дугаарын бас нэгэн өнгө төрөх, бас нэгэн чимэг болж орж ирж байгаа танд маш их баярлалаа. Талархаж байна. Тэгээд бидний урилгыг хүлээн авсанд их баярлалаа. Тэгээд өрсөндөө баярлалаа бас тий. Манай Өртөн студид орж ирж байгааг. Орж ирж ирсэн одоо энэ 3 дахь терминалд орж байна. Вау, за. Тэгвэл яг бит хоёртой бол яг ярьж байгаагүй мэн тий. Тий, дандаа өөр хүмүүс байсан тэгээд жин хэвээрээ байгаа л бусдын солигдоод. гайхалтай. За тэгээд ер нь бол 2025 он одоо ингээл хүн болгон алтан дагуулга болгон хувь хүн болгон л 25 онд хэр байв өөрийгөө үнэлж цэгнэл тий ингээл явдаг байх. Тэгэхээр G-ийн хувьд таны хувьд бол бас ингээд 2025 оноо хэдүүлээ ингээл ярилцъя л да тий хэр өнгөрөв одоо бүтэн сайн болгон л та хэдийга хүлээж үздэг боллоо тэгээд тэр voicing coach болсон гэдэг бол бас нэг гайхалтай шинэ хуудас нэгдсэн байна тий ялч 2025 оны нэг шинэ хуудас гэв ялчгүй voice show байгаа энд бас их зүйлийг би бас өөрөө сурж байна бас их зүйлийг бас чаддаг гэдгээ мэдж бас өөрөөрөө болон баг хамт олноороо бахархаж байна. Тий, тэгээд ер нь тэгээд үзэж байгаа хүмүүс бас өөрсдөө бас мэдж байгаа байлгүй дээ л гэж бодож байна доо. Тэгээд бас 2025 он миний хувьд гэвэл одоо яг энэ рэпийг шийдэж хийж эхэлснээс хойш хамгийн цөөн дуу цацсан жил байлаа. Бас онцлогтой жил байна. 2025 оны 7 сарын 5-нд яг төрсөн өдрөөр найзуудаа зориулаад найзууд гэдэг дуу цацсан. Тэгээд дараа нь 9 сард үл 10 сард л хайрал гэдэг дуугаа цацсан байгаа. Тэг ийм хоёр л дуу цацсан. Тий. Тэгээд найзууд дуу маань нэрээ саяхан харсан, сая гараа хандлттай болцсон. Явж илээ. Тэгээд дэмжиж сонсдог хүмүүстээ бас бүгдээрэнд нь бас яг баярын минь төргий баярлж явдаг шүү гэдгийг бас хэлсэн зүйтэй авах гэж бодож байна. Баярлалаа. Репресс бас ингээ сая ингээ продюсерээс коуч хүртлээ боллоо тий. Тэгээ та ингээд олон авьяаснуудтай хамтран ажиллаж одоо ингээ коуч хийхэд бол ер нь хамгийн үнэт зүйлс бас тэднээс суралцах гэдэг зүйлсүүдээс гоё тэрний дурсамжууд бас байгаа байлгүй тий. Ярилцаач. Тийм байлгүй яг одоо яг ингээд voice эхлээл бид нар ч яг voice ажил чинь бас яг цацагдхаас нэлээд өмнөөс эхэлж байгаа шүү дээ. Тэгээд voice эхлээл тэрнээс хойш одоо өчигдрийг хүртэл манай багийн бэлтгэл бас хийгдэл явж байгаа. Одоо бусад багууд яаж бэлтэж байгааг мэдэхгүй байна. Бид нар бол маш сайн бэлтэж байгаа. Тэгэл бэлтэж байгаа одоо юу гэдэг хүүхдүүдээсээ суралцах юм бас маш их байна. Мэдээч хэрэгээс өөрөөсөө бас өгч чадах зүйлээ бас дайчилж байна. Өөрөөсөө өгч чадахгүй зүйлийг маань нөхөж өгөх баг хамт олон маань ч гэсэн бас хангалттай сайн ажиллаж байна. Тэгээ ер нь бол дайчгүй сайн явж байгаа гэж бодож байгаа. Тэгээд энэ жил voice-д бол манай багаас хэн нэгэн төрүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа. Би бас дэмжиж байгаа шүү. Team Big G гэдэг. Манай багийн дэмжиж байгаа хүмүүст бас баярлалаа. Сая та нөгөө яриандаа хэлж штэ одоо ингээд voicing coach хийх зам л да. Бас өөрийнхөө чаддаг гэдэг зүйлийг олж илрүүлж байна гэх тэрийг илүү бас дэлгэрүүлж хариул ер нь ямар нэг ингэсэн юм аа. Би нэг балаа юм болоо уншсан юм аа. Би бас нэг өөрөө бас нэг юм гоё дагдаг бас юм хомыг уншдаг. Нэг хуудас сошиал хуудас маань намайг жоох ингээ бичсэн байсан аахгүй. Ингээд энэ одоо рэпер байж дуу муу дуулдаг хүмүүст одоо юугаа зааж чадах вдэ нэргээ тэгээд баярлалаа хорцолж өгсөнд тий. Тэгээд бас нөгөө талаас бас нэг жоохон харагдах байдлаас нэг жоохон боловсралгүй л харагддсан юм шиг байлаа гэдэг. Яаж гинэ. Тэгэл ер нь зөвхөн тэрч биштэй ер нь тэгэл ер нь бол өшөө бас өөрөө юу чаддаг бас баг хамт олныхоо юу чаддгийг ер нь бол харуулах гэж бас энд байгаа.
Яг танаа багийнхны хувьд хэдүүлээ бол өнөөдөр бас ингээл voice-ийг ярихгүй бол болохгүй тийм өнөөдөр бол топ сэдв болцсон байна. Коуч Big J-ийн хувьд бол бас нэг юм гоё өнгө төрхийг бол хууцыг бол яалтчгүй voice-ийн коуч нарын түүхэнд бас оруулж ирж байгаа хгүй. Тэгэд дууны сонголтууд бол үнэхээр гоё. Яг G-гээс бол гарахааргүй тийм ийм нэг хэвэнд баригдаагүй ингэж олон төрлөөр хүмүүсийгээ бас ингэж хувиргаж, хувьсгаж, хоолойгийн чадлыг нь сорж байгаа нэг таалагдсан л та. Тэгэхээр Big J таны хувьд ер нь урлагийн одоо юу гэдгийг хөгжмийн тий аль салбарт л ер нь их сонсдгоо ганцхан одоо рэп, хипхоп гэ трап гэдэг яахгүй тий. Тий, мань ер нь харагддгаасаа жоохон өөр шүү. Ийм юм шүү гэдэг. Урсгал жанр юм хам сонсолгүй яах вэ? Тэгээ мэдээч хэрэг бас оролцогчдынхоо онцлогтод тааруулна гэж байна. Бас оролцогчдоо сорно гэж байна шүү дээ тий. Урд нь бас зөндөө олон юм тайлант зөндөө олон ч байх вэ? Одоо 2-2 тайлант шоу шүүжсэн. Тэрэнд бол зүгээр оролцогчид хоорондоо өрсөлдөөл бид нар зүгээр шүүгээл өрсөлдүүлдэг байсан бол энэ voice ч юм бол шал өөр утгатай шоу штэ эн чинь. Бараг те зэрэгцэн сууж байгаа 3 хүнтэйгээ би өөрөө өрсөлдөх болж байгаа байхгүй юу бараг шахав. Тэгэл гихч нь ер нь онцлогуд ер нь нилээ их байна. Тэгээд бас ер нь одоо манай багт одоо намайг сонгож орж ирсэн зарим нь бас би сонгож бас оруулж ирсэн багийн маань бүх гишүүд бол бүгдээрээ бас voice-ийн шилдэг оролцогчд байсан шүү гэдгийг энэ ташрамд бас хэлмээр байна. Надад нэг юм анзаарэгдсэн юм аа. Одоо ингээд ер нь бусад одоо нөгөө оролцогч нартайгаа багийнхан хүмүүстэй харилцаж байхдаа маш юм зөөлөн одоо мэдрэмжтэй за тэгээд яг энэ шоун дээр бол Big J таныг бол илүү тэр талаас нь үзэгчдэд харуулсан юм болов гэж бас хараад байгаа байхгүй. Тэгээд та бас өөрөө ч гэсэн хүнийг маш их ингэж мэдэрдэг ялангуяа багийнхан хүмүүсийг маш ингэж нөгөө ажигласан байдаг тий энэ маань яг ийм тэр маань тэр ийм гэл тий илүү хүмүүсийнхээ онцлогийг бас хэлээд байгаа юм шиг анзаарэгдсэн л та. Ер нь бас ийм мэдрэмжийн хувьд emotional байдал нэлийн гарч ийн үү? Ер нь бол яг voice show-нд бол би ингээд гэрээтэй коучор ажиллаж байгаа. Ер нь бол ажиллаа хийж байгаа хүн шүү дээ. Тэнд бол ер нь яг ажиллаа хийж байгаагаас бусдаар нь бол байгаагаараа л байгаа. Ямар байдаг тиймэрээ л байгаа. Тийм байх гэж нэг хичээгээл ч юм уу те. Тэгсэн юм бол байхгүй. Тэгээд байгаа маань л тэр тэгээд байгаагийн маань таалж байгаа хүмүүстээ баярлалаа. Таалахгүй байгаа хүмүүстээ уучлаарай гэж. Тэгээд ямар ч гэсэн яг мэдгүй одоо хүмүүст зөөлөн ч гэж хурж гин үү яаж хурж гин зарим хүмүүст нь муугаарч хурж байгаа бох заримд нь сайнаарч хурж байгаа бох яг сайн мэдгүй байна. Тэгээд тий ямарчсан тий хурж байгаа хүмүүстэй ямарчсан тэгээд сайнаар хурж байгаа сайхан л байна. Тийм баха. Би бол сайнаар хурж байгаа гэж бол дийлэнхт нь бол тэгж бодож шүү. Тэгээ мөн ингээд бас тантай ингээд уулзаад ярилцж байгаад бас таатай байна. Тэгээ мөн дээрэс нь тантай ингээд уулзсных бас хэдэн зүйл асуух ёстой байхаа л гэж бодож байна. Та бол олон жилийг бас энэ салбарда дуугаа хийгээд уран бүтээлээ олон түмэндээ бас хүргээд нэлээд удаж байгаа маш сайн одоо ер нь бол ноён хориглуудын нэг шүү дээ ерөнхий бол миний хувьд бол тэгж хардаг. Би өөрөө бол одоо 25 6 настай. Тэгээд миний хувьд бол ингээл Big J гэл тэнгүүд угаас наачаа оргил шүү дээ. Ингээ угаасаа хамгийн том нь шүү дээ гэдэг хардаг манай үеийнхэн ч тэгж хардаг. Тэгээд ийм болохоор би танаас бас асуумаар гад одоо 2025 он хүртэл бас ингээд дүгнэхэд бол хипхопын урсгал одоо хэрхэн хөгжиж чинь тий таны хувьд ер нь бол хипхоп ер нь яг зөв замдаа явж гин үү гэдэг ч юм уу. Яг таны зүгээс бас дүгнэлтээ хэлээд өгч дээ. Би гоё байгаа л гэж бодож байгаа тийм дуртай ямаа хийгээд одоо энэ үгээрээ бас мөнгө олоод те бас орлогожоод амьдрал ахуйгаа аваад явах боломжтой болсон байна. Авьяастай зөндөө олон мундаг дүүнер те одоо рэперүүд байна. Би бас сайхан байгаа л гэж бодож байгаа тийм. Тэгээ би бас дуртай ямаа хийгээл явж байгаа. Дэмжигчд маань бас дэмжээл те. Тэгэл гоё л байгаа. Тэгээд ер нь бол гоё байгаа л гэж бодож байгаа шүү дээ. Би энийг далимдуулаад дуучлаарай. Би энийг далимдуулаад нэг асуучих гэж дод. Би яг нь хувьдаа нэг жоохон бичмээр юм болт юм аа бичдэг юм. Тэгээд энийг тантай ингээ угаасаа дандаа уулзахгүй те. Тэгээд бол нэг одоо уулзж байгаа дээр ингээ асуумаар би яг үнэхээр нэг гацааддаг бас хэд хэдэн юмнууд байгаад идэг байхгүй. Шинэхэд би одоо ингээ яг YouTube-ээс ингээ яг дуу сонсоод одоо BT сонсож байгаа ер нь ингээ бичих би өөрөө BT хийж чадахгүй шүү дээ. Тэгээд тэгтээ ер нь бол оролдох гол бас FL Studio гээл нэг татчаал сууж байгаа. Тэгээ ингээд
аяа ингээд дуугаа ингээд ерөнхийдөө бол утгатай байлгаа тэгээ үгээ гоё биччихээ утгатай л юм биччихээ гээд тэгээ бичээд яг гаргаа байж байгаа яг дунд нь дуусчдаг байхгүй юу? Яг дундаа л дуусчтэй. Тэгээд яг бүтэн ая дуустал юм бичихгүй зүгээр тал хүртэл гэсэн үг байхгүй юу? Тэгэл яг ингээ гацчдаг. Тэгэл дахиад нэг ая сонсоод тал хүртэл явчихдаг. Яг тухайн мэдрэмжээрээ л бичээл зогсчт юм шиг ба. Тэгээд тэрнээс цаашаа яг дуусгаж чаддаггүй. Тэгээд яг энэ зүйлийг яг яаж бас дуусгах вэ? Эсвэл энэ бас сул тал байна уу, зүгээр байна уу гэдгийг эндээс бас гацчаад байгаад байгаа юм. Тэ шударга хийхэд сул тал шүү дээ. Тийм баг. Чи тэр зүйл дээр хангалттай сайн төвлөрч чадаагүй байх гэсэн үг шүү дээ. Дуусгах хэмжээнд төвлөрч чадаагүй те. Одоо ардын сайхан үг вэ шүү дээ. Ир хүн харьяасанда эмээлтмөр хэлсэн. Өшөө юу лээ? Ир хүн хэлсэндээ эмээлтмөр харьяасанда гэдэг те. Ажил хийвэл дуустал гэдэг. Чи яг тэрийг яг дуустал нь төвлөрч чадаагүй байх гэдэг бол чиний өөрийн сул тал чи өөртөө энэ хэмжээнд одоо үгтэй хангалттай ажиллах хэрэгтэй байна. За лалмаар нас зөвлөгөө аваад штэ. 2025 онд ер нь хамгийн бага 2 дуу гаргасан гэдэг чинь штэ. Тэгэхээр 2026 он хэдийнэ үүд хаалга тогшоход бэлэн боллоо. Тэгээ өнөөдөр ингээ он солигдох мөч ирж байна. Тэгэхээр 2026 онд ер нь ямар уран бүтээлүүд дээр төвлөрч ажиллахаар зорж байгаа вэ? Ер нь бол хамтралууд одоо collaboration гэж ярьдаг шүү дээ. Хамтралуудаас эхлээд хүрэх бах. Одоо манай рэпер Хойдав бит хоёрын хооронд гэдэг нэг гоё дуу хийсэн байгаа. Тэрний видеоны ажил явж байна. За манай бас Янсаб бит хоёроос энэ дуу бас их удаж байгаа да. Тэр дууныгаа бас төрсчүүлэх ажил руу одоо орохгүй бол одоо он гаргаад одоо бас яг үнийг хэлэхэд энэ бүтэнсэ өдөр болгон зурагтаар гараад хүмүүс үзэл ингээд харахад ингээд айгүй амархан юм өрнөд байгаа юм шиг харагдаж байгаа. Яг үнийг хэлэхэд одоо энэ зүйлд одоо хамтарч ажиллаж эхэлснээс хойш voice-тай хамтарч ажиллаж эхэлснээс хойш айгүй зав муутай болсон. Ингээд өдөр болгон бэлтгэл инээ тэрэ гэл ингээд тий тэгээд бас зарим зүйлс амжихгүй бас нэг жоохон хойшилсан талууд байгаа. Тэг ямар ч удахгүй voice маань дууссан шүү дээ бас он гараад те удахгүй тэгээд дуусгаар нь бас ерөнхийдөө бас хидэн төлөвлөсөн хамтрал бас соло зүйлс байгаа. Яриад яах юм бэ? За ямар ч байсан маш гоё клубуд хамтралууд хүлээж байгаа юм тийм. Улсын хамтралууд эдгээр бас яригдж байгаа. Таны хувьд 2024 онд тоглолтоо хийж байсан тийм ээ? Тий 2024 онд. All hit биш ээ. Паркийн ч тоглолт хийсэн биш ээ. Юу гэвэл тэгж цээжилтэн тоглосон байж хүмүүс ч байгаа. Тий ямар ч байсан тэрийг маш сайн санаад байна. Тий social park тий. Тий social park гэдэг тухайн үед бол hit park нэртэй байсан. Тий яг үнэ. Дараа жил нэрээс олцсон байсан тий. Тэгээд тий тэнд тоглолтоо хийсэн. Тэгээ манай бас гадна дотны найзууд артистууд ах дүүс маань бас ирсэн. Тэгээ нэг гоё байсан. Яг үнийг хэлэхэд одоо ингээд энэ зүйл чинь миний дуртай хайртай зүйл, энэ зүйл чинь бас миний мөрөөдөл шүү дээ, тий. Тэгэл зурагтаар хардаг байсан гадны рэперүүдэд тайзан дээр авчирсан өөрөө хамт дуулаад Монголдо Улаанбаатартаа тоглолтоо хийж гин гэдэг бол гоё байсан. Тий. Тэгээд тэр сайхан бүчийн маань бас хамтдаа гэрчилсэн бүх одоо дэмжигчдтэй, үзэгчдтэй тэнд ирсэн те тэр өдөр тэр паркийг дүүрсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Бас яг тэр тоглолтын дээр бас ажилласан бүх найзуудаа, бүх хүмүүстээ, инженер техникийн бүх хамт олондоо бүгдээрэнд нь бас баярлалаа гэж хэлээ. Тэгээд дундуураа нэг удаа факталсан бид. Юу болов? Тог унаад нэг мотор унаад нэг факталсан тэгээд. Тий, тэрэн дээр бол тий хөлцөл ичээ. Тайзан дээрээс жуучл гуйсан дөө бас. Би ингэж асууж байгаа дараагийнх нь хизээвэ? Ер нь тов гарч ийн үү? Хэдийгээр бас дахиад тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байгаа вэ? За 2026 онд бол байхгүй. BG-ийн соло тоглолт бол ямарчсан байхгүй. Яагаад вэ гэхээр 2026 он бол одоо миний бас яг энэ одоо туулж өнгөрүүлж яваа энэ амьдралын бас тэ хийсэн одоо томоохон одоо зүйл гэх юм одоо бүлэг маань байгаа клик бүүм гээд бүлгийн маань 20 жилийн одоо энэ 2026 онд болно. Тэгэхээр бүлгийн маань тоглолт бол болох нь тодорхой бас бидэд бас ер нь итгэжүүлэлтийн хэмжээнд бас
өөр зүйлсийг бас хийхээр бэлтэж байгаа. Тэгээд тухайн зүйлсээр тухайн цаг үед нь эргээд уулзъя. Клик бүүмийн дэмжигч сонсогчдод хандаж хэлэхэд 2026 онд хэдүүлээ тоглолттой шүү. За маш гоё мэдээг амнаас нь сугалж авлаа шүү. Тэгээд хэдүүлээ бас өнөөдөр ч нөгөө шинэ жилийн дугаараа тий шинэ жил гэдэг бол хамгийн нөгөө аз жаргалтай гэр бүлийн тий дурсамжийг агуулдаг юм баяр байдаг учраас би чи танаас асуумаар байна л да. Бага бахта шинэ жилийн дурсамж ч гэдэм үү эсвэл шинэ жилийн баяр таны толгойд ер нь юу гэж орж ирдэг вэ? Шинэ жилийн баяр яг бага байхад бол нэг багын дурсамж нэг тийм айхтар их дурсамж байхгүй тий. Наа багт чинь юм ховор цаг үе өөрөөс тэгээд ер нь бол орон байрны ахын цугларалт ихтэй тийм үе байсан шүү дээ тий. Тэгээ нэг тиймэрхүү дурсамж байдаг. Тэгээ одоо ч ер нь ингээд нэг тийм гэр бүлээрээ цуглаад яг оноо хамт гаргаад ориглуун дарсаа бодуулаад тий ер нь бол нэг тийм гэр бүлийн баярл гэж ер нь ойлгож хүлээж авдаг да. Тэгээ өнөөдөр бас бид цуглах бах тийм гэр бүлээрээ бас өшөө өөр хамаатан садны хүмүүстэй болуулаа. Таны яг шинэ жилээр уламжлал болгож хийдэг зүйл байдаг уу? Бас таныг нөө жи өвөө гэд тэн та яг Сантагийн хувцас өмсөөд биш өвлийн өвгний хувцас. Яг нөө өвлийн өвгний хувцас өмсөөд тэгээд бэлэг тараадаг тэн тэгээд энэ талаараа бас үзэгчдэд ярил. Ямар түүхтэй хизэнээс ер нь ингэж тараасан ямар одоо сэтлэрч гэдэг юм уу тий хийж гэлсэн бэ? Юу жоохон байхдаа би яг үнийг хэлэх нь шинэ жилийн нэг хайхтар их дурсамж байхгүй гэдэг. Би бас жоохон байхдаа өвлийн үгэнтэй уулзаж үзээг байхгүй. Тэгээд нөгөө нэг аюу юу авроо гэсэн. Тэгж царагдлаа шүү дээ. Тэр үед чи зөвхөн би ч бас зөндөө олон хүүхдүүд тийм байсан шүү дээ. Тэр одоо хитэ ой бэ. Тэр үедээ. Тэгээд юу их нэртэйгээ бид хоёр ярьж байгаад ер нь ингээ өвлийн үгэнтэй уулзахгүй байх магадaltaй тийм хүүхдүүдэд очиж тийм зорилт бүлгийн хүүхдүүдэд очиж бэлэг өгвөл яасан бэ гэдэг санаагаар яг нөгөө нэг яг ингээ дуу хөгжмөөр нэг жоохон мөнгө олдоггүй байж байгаа. Тэгээд нэг жоохон мөнгө олж эхлэхгүй юу. Яг тэр үедээ бас нэг жоохон юм тий иймэрхүү бас нийгэм рүү чиглэсэн юм хийвэл яад ингээд ер нь гэхдээ яг хав тэгээд хийдэг юмнууд зөндөө байдгүй. Тэгтээ яг хав нэг зарлдаггүй л тий. Энэ жил хэдэн хүүхдэд? Энэ жил бол ерөнхийдөө 100 хүүхдэд. Ямар гоё юм бэ? Хүүхдүүд бол үнэхээр гоё баярлж ялангуяа бигжи өвлийн өгнөөс бэлэг авж ийн гэхээр бол маш гоё мэдрэмжтэй авдаг бах та тийм. Тий. Яг хөө нөгөө хувцас өмсч хөрний. Зөвхөн бэлэг гэхээсээ илүү урам зориг өхийнсэн л гэж ер нь боддог гэх юм уу да. Тий. Одоо ер нь танд уран бүтээлдээ яг анхаарч ханддаг одоо гол чиглэл одоо бидний хувьд бол одоо бас мэддгээр бол рил дээ ингээд рил бай тэгээ яг энэчнээс үргэлжлүүлээд яг энэ замыг та үнэхээр яг гоё алтан шумаар нь барьж явж чаддаг гэж би боддог. Тэгээ яг энийг барьж явахад одоо уг нь бол маш миний бодлоор бол хэцүү л ах гэж амьдрал чинь дээшээ доош яалаа гэж дөвгүй шүү дээ амархан шүү дээ. Амархан байгаагаараа л байгаа шүү дээ. Гайхал тийм байгаагаараа л байхаар чинь тэр чинь одоо жүжигдэх шаардлага байхгүй учраас тэр чинь амархан шүү дээ. Ийм л хүн иймэрэл байгаа. Тэгээд ойлгоход нь ойлгогдно үз ойлгохгүй нь дургу бол тэрэл үз те тэгээ угаасаа л ийм л байсан шүү дээ. Тэгээд байгаагаа л дуусах бах төө угаасаа. Та ч урд нь бас ном бичиж ирсэн. Ном гаргаж ирсэн. Гүү ном гаргаж байгаа. Ном өөрийнхөө номыг бичих гэж оролдож байгаа. Тэгээд болсон. Тэр юу болсон бэ гэж асуух тий харин тий би өөрийнхөө нэг тийм намтрыг нэг тийм бичээд байх хэмжээнд биш байна гэж голсон. Ер нь яг тухайн үед миний одоо хангалттай биш байна. Миний материалууд хангалттай биш байна. Бас яг тий өшөө цаашаа жоохон цоглуулах хэрэгтэй байна. Хуудсын зузаан болгох хэрэгтэй байна гэж бодсны үндсэн дээр. Ер нь бол эхний нэг 2 бүлэг бичсэн явж исэн. Тэгээд дунд нь ер нь бодож байгаа. Тэгээ айгүй их тийм бас юм сэтгэл хөдлөл бас гардгийн байлаа юм бичгээр. Тэгээд бас тэр мэрийгээ ч гэсэн нэлээд хянж бодож үзэж байгаад ер нь одоо жоохон цаг нь биш юм байна гэж бодсон. Тэгээ очсон. Энэ талаар бас ер нь бол сонсогчдоо бас ер нь бол урд нь тайлбар өгсөн байсан тий. Терминалаар анх удаа тайлбарлалт. Тийм байна. Одоо та бол яг нөө
сэтгүүлчээр сурч исэн. Тэгээд ер нь чөлөө цагаараа гэх юм уу тийм илүү энэ оюуны болон физикли биеийн одоо энэ бясалгал, өөрийгөө амраах, өөрийгөө эрчимжүүлэх, зоригжуулах энэ тал дээр ямар үйл явц одоо хийдэг вэ? Ямар activity зүйлс хийж байгаа вэ? Одоо ууланд гарахч гэдэг юм уу эсвэл тийм юу чихгүй ба шүү дээ. Ерөөсөө юу чихгүй. Угаасаа л урам зоригтой шүү дээ. Тэр чинь заавал юм хийж авч байгаа. Тэгэл үсттэй угаасаа. Мэдгүй. Бидний зүгээр яг хөө миний асууж байгаа нь болохоор юу вэ гэхэлэр хаяа ингээл яг юм тогтсон ажилдаа байнгын яваал ар гэрийн амьдрал гээл тийм нөө burn out гэж ярьдаг ч яг ингээл унтрах, шантрах энэ үед л хэрхэн яаж өөрийгөө ингэж авч явдаг вэ гэдэг. Би мөрөөдлөөр амьдарч байгаа. Би бүтэн сайхан гэр бүлтэй, 2 сайхан үрттэй. Тэгээ миний амьдрал өнөөдөр нэг хэвэн байх нь надад жаргалтай байгаа. Би өглөө болгон хүүхдүүдэд хөргөж өгөөл аваал ингээл оройн хоол ундын хийгээл өдөрт ингээл шинэ гоё хоол хийж сурах гал те. Ингээл Google, YouTube-ээс хайгаал миний амьдрал нэг хэвэн байх нь хамаагүй. Би ийм л амьдралыг хүсэж исэн. Тэгээ би тэр л амьдралаараа амьдарч байгаа. Тийм учраас тэрийг нэг өөрчлөхгүй, тэрэндээс нэг өөр юм олж авах гол урам зориг юм угаасаа байгаа шүү дээ. Тий. Гайхалтай. Байдлах хэрэгтэй өний үед бол надад бол үнэхээр гайхалтай. Ингээд нэг хэвийн байхасаа ягаад заримдаа залхаад байгаа юм бэ? Биш ээ, нэг хэвийн гэдэг биш л дээ. Яг хоо заримдаа ингээл нэг жоохон юу гэдгийг хүний сэтгэл жоохон унтрах ч гэдэг юм уу тий. Хүний амьдралд бол янз бүрийн л зүйлс тохиолдож штэ. Тэрэн дээр л асуусан л да. Ер нь бол яг тэрэн дээр бол би тэгэж боддتي. Ер нь их зөв хүмүүстэй найзалж зөв хүмүүстэй нөхөрлөж одоо зөв хүнтэй ханилж гэх юм уу те. Тэрний маань бас шагнал юм болоо даа л гэж боддог доо тий. Тэр би нөгөө өдөр болгоо ингээд нэг хэвийн өнгөрдөг гэдэг дээр нэг жоохон акцент өгчөж уучлаарай. Зүгээр одоо нэг бас бидрээс зүгээс болохоор нөгөө таныг бас нэлээд олон жил бас ингээд урт хугацаанд ингээд ирэхэд ч маш олон зүйл болж байгаа шүү дээ. Тэгээс доо яг үнэхээр бид нар яг таны жиг уран бүтээлийг л хардаг болохоос биш тэр хүн цаана амьдралд юу болж байгаа юм те тэр талаар мэддэггүй учраас та тэрийг яаж бас даван туулч юу те мэдээж яриг бас мөнгөтэй ч үе гарна мөнгөгүй ч үе гарна. Энэ бүх зүйлсийг бас даван туулахад одоо ялангуяа бас шинэ рэпрүүд одоо гарч ирэх гээд одоо жишээ нь би бол сая хэлжлэн бэс нэг жоохон оролддог маягийн байх жишээний ч юм уу те. Гэхдээ яг би бол яг таны хэлдэг зөвлөлтөө би бас нэг тэрийг 100% дуусталнаас ингээ анхаарлаа хандуулаагүй байгаа нь үнэн. Гэвч миний дотор бас байдаг л нэг хүсэл واخхой те. Энийг бас нэг цааш нь аваа явуучихсан да бас нэг хажуугаар нь ажлын хажуугаар аваа явуучихсан би ч бас нэг орлогоо олох хэрэгтэй хэрэгтэй байгаад байдаг. Яг 100% энэ ч нь бас орлого болчихог байгаа зүйл учраас. Тэгэхээр бас одоо сонсогчд үзэж байгаа хүмүүс маань voice-д ороогүй. Тэгээ voice-д бас орохыг хүсэж байгаа. Тэгээ бас ер нь voice гэхгүйгээр өөрөө бас рэпер болохыг хүсэж байгаа хүмүүс маань юунаас яг эхлүүл яг одоо л таны үеийг бодвол одоо бас ер нь нэлээд боломжууд ихсэн байгаа шүү дээ. Тэгвэл танд одоо ингэнгүүт яг ийм зүйлүүдийг сураад яг энэ ч нэг ийм дуу гаргаад за ингээ явах юм бол амжилтанд хүрэх боломж бас байгаа гэдэг зүгээс та нэг зөвлөгөө өгвөл боломжтой бол одоо мэдээж хэрэг залуус үзэн те. Тэгэл одоо хайрл мэдэн штэ. Хэр энэ зүйлдээ хайртай, хэр энэ зүйлд дуртай юм гэдг нь л хэр хэмжээгээр гэдг нь л тэр нь л мэдэгдэн штэ. Хайртай хүн бол тэгэл хөдөлмөрлөн штэ. Ер нь бол би нөгөө нэг хувь виас 99% хөдөлмөр гэдэг штэ. Ер нь бол тэрийг би амьдрал дээр нотлогдсон тохиолдлуудыг зөндөө удаа харсан болохоор би тэрэнд бас итгэдэг. Тий. Тэгэхээр үнэхээр хайртай дуртай бол хүн хизээч хаяхгүй тэгээд давхар өөр ажил төрөл хийж ирсэн. Битс өөрөө тийм л байсан шүү дээ. Давхар өөр ажил төрөл хийж ирсэн ч энэ дуртай зүйлдээ заавал цаг зарцуулдаг. Заавал ингээл нэг юм аваад үгээ бичээ суудаг те. Нэг сэдвэр дургу хөргсөн юм байвал дис бичээл те. Одоо бүгдээрээ үргэлжлүүлээ нөгөө шинэ жилийнхаа уур амьсгалынхаа талаар ярилцвал. Бас нэг зүйлийг асуумаар байна л да. Зөвөр миний сайн нөгөө асуудаг нь болохоор хүнд нөгөө уналттай, босолтой янз бүрийн үе байдаг гэдгээр нь асуусан. Тэгээд таны хувьд бас нөгөө 27 жил ингээд рэп одоо хипхоп зэн урлагийн салбарт ороод явж гин. Тэгээд ер нь эргээд ботход маш их юм ухаарлыг хүсэмж гэдэг юм уу те их уналтаас эргэж ирсэн үе байдаг бол бас үзэгчтэй зориулаад бас хэлвэл те яг өнөөдөр магадгүй 25 он баярын өдөр ч гэсэн хин нэгэн жоохон ингээд уналттай ч юм уу ажил үснэ юм байвал таны бас нэг юм туулж исэн өнгөрүүлж исэн зүйлс кейсүүд байвал
Тий би яг түрүүн бас хальт цугуулгаад орхицсан тэрийг дэлгэрүүлээд ярьж байгаа. Зөндөө ямар хүмүүстэй найзлсан байна, ямар хүмүүстэй те яг хэрвээ чамд тийм уналттай ч юм уу хэцүү тийм юм байвал заавал хин нэгэнтэй ярилцаарай л гэж зөвлөмөр байна. Найз дээр очоорой, найзууд дээр очоорой, яриарай. Тэ одоо хань ижил найз хүн хэн бэдий, итгэдэг хэн бэдий, яриарай. Очоорой. Тэгээд тиймэрхүү одоо тэр хүмүүсээс ирж байгаа урам зориг надад ч гэсэн тийм үе байсан шүү дээ мэдээж хэрэг. Тэгэхээр одоо юу гэдэг нэг тийм найз нөхдөөс эргэн тойрон хүрээлэлтэй хань ижил эндээс ирж байгаа тэр урам тэр ирч хүч буцаага тав гэж босгочдөг байхгүй. Тэгэхээр хэрвээ яг тийм юм байгаа бол ярилцаарай л гэж хэлмээр тий. 25 оны тэгвэл хамгийн аз жаргалтай тэр аз жаргалын мэдрэмжийг өгсөн онцлог одоо хайлайт гэх юм уу тийм тэр зүйл таны үед юу болж өнгөрөв? 2025 оны. Одоо чи хэдүүлээ нөгөө 25 он бол эргэж бодох гээд байна л та тийм. 25 оны миний хайлайт гэвэл одоо voice л байна дөө. Яг ажил хэрэгээ үгээр. Нилээл ачаалттай байгаад байна уу voice дээр? Тий энэ ер нь бол маш их цаг зав шаарддаг тийм шоу юм байлээ. Тэгээд нөгөө өрсөлдөж байгаа хүмүүсээ өөрсдөө бэлдэх болоод ирэхэр чинь тий. Тэгээд ер нь бол нэлээд цаг зав шаарддаг. Гэтэ зарцуулсан цаг зав маань нөгөө нэг талаар өнгөрөхгүй байгааг өдөр болгоно одоо бүтэн сайн болгон маргашгүй өөрөө харж байгаа болохоор тэндээ урамшаад бас айгуу дуртай байгаа. Тэгээд манайс үнэхээр өөрөө бас нөгөө хөгжимд хайртай хүн юм болохоор иймэрхүү зүйлсийг бас үнэхээр дуртай хийж байгаа. Одоо шинэ жилийн баяр бид залгуулад бас нөгөө цагаан сарын баяр цаашлаад наадам гэж явна та тий. Монголын баяр маш их байдаг гэдэг шиг. Ер нь нөгөө нэг март цэргийн баяр, инээдмийн баяр, тэгээд нөгөө их хүрсийн баяр гэдэг бас байна шүү. Байна. Тэгэхээр таны хувьд бас яг энэ баярын өдөртэй холбоотойгоор бас хамгийн одоо таны тэмдэглэх, өнгөрүүлэх тий тэмдэглэж өнгөрүүлэх дуртай баярын нэг юу байдаг вэ? Яаж өнгөрүүлвэл их гоё байдаг вэ? Танаа гэр бүл найз нөхдийн хүрээнд тий. Би цагаан сарын баяр дуртай. Тий. Удаан уулзаагүй хүмүүстэйгээ уулздаг. Сонин сайхныг сонсдог. Тэ өшөө гэр бүл нь тэ өшөө яаж өргөцсөн байна. Тэ амьдрал ахуй нь яасан байна. Тиймэрхүү юмнуудыг сонсдог. Цагаан сарын баярт уулзаагүй удсан хүмүүстэйгээ уулздаг. Би цагаан сарын баяр дуртай. Одоо та ингээд ерөнхийдөө бол бид нар бас ярилцах цаг ерөнхий бага богино байдаг. Тэгээд танаас бас бидний асуугаагүй та бас орж ирээд бас хэлмээр байсан. Үгс байгаа болол эцсийн үгээ хэлнэ. Тэгээд бид нар бас асуугаагүй та бас орж ирээд хэлмээр байсан зүйл байгаа. Өө би нэрээ шинэ жилээр бэлэгтэй. Ямар гоё юм. Ямар гоё юм бэ? Баярлалаа. Ерт болон танаа нэвтрүүлгийн хамт олон өнгөрсөн жил 2024 онд гаргасан миний 9 дахь цомог үнэн гэд нэртэй цомог байгаа. Nice. Энэ цомгоо бэлгэлье. За баярлалаа. Ойч яагаад те? Чивчээ. За. Баярлалаа. Энийг бас нөгөө нэвтрүүлгийн хамт олон. За тэгээд бидний ерөнхийдөө ярилцах цаг өндөрлөж байна. Гэхдээ би чигээс бас нэг зүйлийг асуумаар байна л да. Би тэгээ нөгөө цомгоо өгсөнтэй холбоотой бас хэлчихээ. Сонсож үзээрэй. Тийм. Тэглгүй яг юу вэ? Залбирал аав нь бүгдийн давн Hey What's Up Lifestyle гэд гой дуунуудын орчлууд орсон байна тийм. Тэгээ зөндөө олон хамтрлууд байгаа. Монголынхаа бас гоё шилдэг рэпрүүттэй бас гадны хамтрлууд ч гэсэн байгаа. Сайхалтай баш баярлаа. Ингэж боддгийн зүгээр төсөөлдгийн Big G гэд рэприйг бодохоор ягаад чинь зүгээр үнэн байдал шудраг гэдэг нэг хоёр үг орж ирдэг байхгүй юу. Тэгээд энэ таас ингээд ярилцлагандаа ч хэлсэн байдаг тийм. Ер нь таны хамгийн дуртай зүйл юу вэ гэхээр үнэнч байдал, шудраг байдал гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр энийг та хаанаас анх ер нь бас ингэж өөртөө төлөвшүүлж, өөрийн бас энэ сахилга бат болоод хүмүүжилдээ тийм ингэж оруулж өгсөн байдгийн болоо мэдээж хүн болгонд бас яг ийм суур байхгүй байх тохиолдол бий тийм. Тэгэхээр энэ тал дээр таны үзэл бодол хэрхэн яаж ингэж хүчрхэгжиж өнөөг хүрсэн бэ тийм. Тий, айгу олон юм байгаа. Тий. Яг би нэг өөрийгөө бас нэг амар хүчтэй гэдэг байгаа жишээ. Ер нь бол айгу олон нөлөөллүүд байгаа мэдээж хэрэг. Тэгэл
гэр бүлийн хүмүүжил байна тий. Тэгэл одоо үдсэн харсан сонссон юмнууд бас бусдын алдаан дээрээс ч гэсэн суралцсан шүү дээ. Яг үннийг хэлэхэд надад бас нэг юм өмнө нь ингээл нэг тийм одоо олонний танил болчоод хүмүүстэй ингээл муухай харьцаал тий. Тиймэрхүү хүмүүсийг харчаал би ингүүл өстө муухай харагддсан байх шүү гэдэг ч юм уу тий. Гихчээний ингээл амар олон юмн дээрээс ингээл өөрийгөө бүрдүүлж байгаа шүү дээ тий. Тэгэл тэгтээ яг ингээд бусадтай харилцах байгаа байдлаараа бол ингээд байгаа нь л энэ хүн тэгээд магадгүй заримд нь сайн хүн, заримд нь муу хүн, гэхдээ эцсийн дүндээ хүн шүү дээ тий. Тэгээд ямар ч сан өөрийнхөө хийж байгаа зүйл одоо ажиллаж байгаа энэ бүх юмдаа чин сэтгэлээрээ хандж байна. Ер нь бол арга зайлыг чин сэтгэл ялдаг гэж би боддог. Тэгэл хүнийг хуурахгүй, хүнд худлаа ярихгүй тэгэл явж идэл тэгээ болох байл хүү дээ. Ямар гоё баярлаа. Бас нэг зүйл байна. Юу гэхээр одоо ингээд нэг ганцхан асуулт асууч. Юу гэхээр та ингээд сая хойд автаа коллаб хийж байгаа гэлдэг чинь тийм. Тэгэл сүүлийн үед маш олон ингээд залуу жинз гэл ярьж байгаа тийм. Шинэ артистууд гарч ирж байна л да. Тэгэд ер нь та бас энэ залууийг бас юу гэж харж дүгнж хардаг вэ. Одоо юу гэдгийг зарим хүмүүс бол жинзинер одоо нэлийн юм туушгүй байна, шантрамтгай байна гэдэг ч юм уу олон бас шүүмжүүд явдаг л та тийм. Тэгэл яг л надтай л адилхан л гэж би хардаг шүү дээ. Тэгэл бидний үед ч гэсэн биднийг эднэр юм байна, тэднэр тийм байна гэсэн шүүмжнүүд байж л байсан шүү дээ. Угаасаа тэгээд энэ хипхоп рэп чинь бас олонний анхаарлын дунд байдаг болохоор шүүмж гэдэг юм тасрахгүй шүү дээ тийм. Тэгэхээр шүүмжлүүлээд тэрэндээ ямар нэгэн байдлаар тийм сэтгэл санаагаа нөлөөлүүлж ивэл бас яг сайн рэпер болох болоогүй л байна л гэсэн үг ер нь бол. Хэрвээ энэ замаар замнах гэж байгаа бол шүүмж чамайг заавал дагна. Заавал ямарваа нэгэн байдлаар. Чигчи хуруучин ч хүнд таалагдахгүй гэж багддгүй. За маш гоё хариултын одостой салбар болгонд л ажиллаж байгаа хүмүүст бол чухал юм гэж байна. Тэгэхээр үнэхээр дуртай, үнэхээр хайртай бол нөгөө юм урдаа тавьсан тэр зорилгоо уран зоригтойгоор хий. Заавал тэр тэгтээ мэдээж хэрэг шүүмжил гэдэг зүйлээс авах хэрэгтэй зүйл байгаа шүү дээ. Огт одоо нөгөө нэг би шүүмжлүүлж авдаггүй. Би л ийм гэдэг шалтгаан бас бүтүүлэг аашлах зөвтгөл болохгүй шүү дээ тийм ээ. За маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр бидний баярын дугаар дээр ирж бас баяр нэмж те бас сайхан яриаг өрнүүлсэн Big J танд баярлалаа. Тэгээд бидний хамтрагч байгууллагын бэлгийг бас танд өгье. Тэгээд 2026 онд бол ямар ч байсан клик бүүмийн тоглолтууд бас болох нь байна. Мөн одоо шинэ одоо коллабууд те хамтралууд бас гарч ирэх нь байна. Тэгээд 2026 онд танд өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд Voice-ийн бас коучээр ажиллаж байгаад үнэхээр талархаж байгаа танаа багасаас энэ жилийн энэ удирдлийн ялагч тодорхойлтгоо гэдээ өрөөч те. За баярлалаа. За тэгээд бас та хоёртоо бас танаа хамт олонд за тэгээд үдсэн сонссон бүх хүмүүст бүгдээрэнд шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Ирж байгаа 2026 он бүх зүйлээр дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье. Баярлалаа. Ерөөл Батар шгэ хараа. За баярлалаа. Гурлаа зураг. За тэгээ. Нэг байранда тогтохгүй урагшаага давшин нийтэд зогсохгүй ялалтай хүнд дэш ванда ботогломонд орж ирсэн цагаас эхлэж